За артерийн даралт хэсэг эмгэг бол манай оронд бол маш их түгээмэл тохиолддог, өндөрлөнч түгээмэл тохиолддог эмгэг байдаг. Тэгэхээр энэ артерийн даралт хэсэг эмгэгийн одоо эмгэг зам буюу яг даралт хэсэгдэг хүчин зүйлд нь бол нэгдүгээр мэдрэл симпатикийн тогтолцоо, хоёрдугаарт бол бөөрийн артерийн симпатик мэдрэлийн идэвхжил байдаг. Өөрөөр хэлбэл бидний симпатик мэдрэлийн үр дүнд бол бөөрийн артерийн симпатик мэдрэл идэвхжиж одоо бөөрнөөс даралт ихсэгдэг бодисол ялгарч болмаар даралтыг ихсэгдэг байгаа. Энэ бол одоо эмгэг замын бас нэг томоохон хүчин зүйл гэж үздэг. Тийм учраас бол орчин үеийн эмчилгээнд бол ингээд одоо гуйны артериар дамжуулан нарийнхан гурс гүйлгээд яг тэр бөөрийн артериар тэгжэж байгаа судасны амсар дээр аваачиж байгаа тэр хэсгийн мэдрэлжүүлэлтийг бол ингээд өөр мөцөөр ингэж идэвхгүйжүүлэх эмчилгээ бол одоо маш их олон жил судалгаа, нотлохоон суурил сүүлийн үед бол их нэлийн гач нөлөө багсаж үр дүн нэмэгцээр байна. Энэ нь бол одоо яг тухайн катетрийн буюу ингээд нарийн чиглүүлэгчийн тусламжтайгаар бөөрийн артерийн судсан дээр одоо тухайн зүйлээ аваачаад одоо тэрийг ингээд температурыг багасгах юм уу тэр мэдрэлийг нь бол ингээд мэдрэггүйжүүлж улмаар ингээд идэвхгүй болгох байдлаар бөөрийн артерийн симпатик, парасимпатик мэдрэлийг бол идэвхгүйжүүлэх эмчилгээ хийгдэж байгаа. Энэ эмчилгээ бол тодорхой хэмжээний үр дүнд агуулдаг. Эмэн тэсвэртэй даралт ихсэлт, аль эсвэл хүнд цэргийн даралт ихсэлтэнд бол үр дүн аваачдаг. Сүүлийн үеийн нотлоход суурилсан байдлаар батлагдаж нааштай үр дүнгууд гарч байгаа. Энэ технологиг хөгжүүлэх гэж миний мэдхээр бол нэг 5-10 жил бол эмнэлэг зүйн туршил судалгаа нэлээд хийж энэ багаж тоног төхөөрөмж технологиг нэлээд хөгжүүлсэн санагдаж байна. За тэгээд энэ бөөрийн артерийн судсанд авааж байгаа дотор талаас нь ингэж одоо бичил долгион температурыг багасгах байдлаар яг бөөрийн артерийг эргэн тойронд байгаа мэдрэлийн ширхгийг идэвхгүйжүүлж, мэдрэлгүйжүүлж тэр одоо симпатик мэдрэл, парасимпатик мэдрэлээр бөөрөнд орох мэдээллийг таслан зогсоосноор одоо артерийн даралт хэсэг өвчний үед бол энэ эмгэг замын гинжин урвал бол тасардаг. Ингэснээр бол бөөрийн артерийн мэдрэггүйжүүл идэвхгүйжиж байгаа нь бол энэ зүүн талын бөөрөн дээр бол ажиглагдж байна. Нөгөө хэсэг нь бол ингээд мэдрэггүйжүүлэх эмчилгээ хийгээг учраас сайн идэвхтэй байдлаар эмгэг зам нь одоо идэвхжиж даралт ихсэж байна. Энийг нь ингэж саяны энэ renal denervation гэдэг технологиор бол мэдрэггүйжүүлсэн үр дүнд ингээд хоёр бөөрөнд бол ингээд парасимпатик, симпатик мэдрэлийн ширхгүүд идэвхгүй болж улмаар даралт хэсэг бодис ялгархгүй болдог. Улмаар артерийн даралт одоо буурч тодорхой хэмжээний үр дүн нааштай болгох технологи бол нэвтэрч байна. Эмнэлэг зүйд ч хүртэл энэ зүйл бол ач холбогдол өгч байна. Энд сумья бичсэн эрүүл хэв маяг ном тун утга худалдаанд гарах гэж байна. Та бүхэн эх орондоо эрүүл хэв маягаа урлаж, урт насалж удаан жаргаараа гэж эмч миний би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд миний номыг одоо уншихыг хүсье.